За тэгээ би нэг хамгийн нэг чухал гэмээр нэг зүйлийг хэлэхэд бол энэ өндөр гэгэний олон хөрөг байдаг. Тэгээд тэр таалал болохын өмнөхөн талд нь бол шавь нар нь за таны хөргийг бид одоо бүтээмээр байна. Яаж бүтээвэл зохистой вэ гэхээр эхлээд жаахан тийм тоглоом хийгээд одоо миний хөргийг бүтээж юугаа хийх гэдэг юм. Тийм юм хэрэггүй гэдэг. Тэгснэ одоо хойч үеийн шавь нар чинь бид нар одоо танд сүсэглэж биширж байхын төлөө таны хөрөг хэрэгтэй байна гэсэн чинь за би одоо монгол хүн болохоор зэрэг миний хөргийг бүтээхдээ та нар өмнөө ууц талж байгаагаар бүтээгээрэй гэж. Тэгээ энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь энэ бол монгол түвнийг өсвөлөнд хизээч оруулахгүй гэсэн ийм бэлгэлийг зохиож байна. Монгол хүн бол өөрийнхөө одоо хоньны ууцыг дээжлээд за ингээд одоо хөндлөөд ингээд эдээний дээж болгож байгаа энэ цагт бол монгол хүн хизээч өсөхгүй гэсэн ийм амлалтыг өгсөн. Тэгээд өнөө хүртэл Монголд бол өсвөлөн гэж юм ер нь болж исэн түүхийг би одоо санахгүй байна л да.